Сайн байцгаана уу хүүхдүүд. Энэ удаагийнхаа хөгжмийн хичээлийг багш нь энэ жил дунд ангид дэвшин суралцж байгаа 6 дугаар ангийнхаа сурагчдад зориулан бэлтгэлээ. Манай сурагчид бага ангиудаа хөгжмийн хичээлээр байгалийн дуу чимээ хэм хэмжээ сонсоод ялган таньж хөгжмийн дуу аваа ихшгийн тэмдэглэгээ тэмдэглэж хөгжмийн зохиол сонсох мөн дуу дуулахдаа аялгауны шинж төрх өнгө эсийг тодорхойлж хөгжмийн зохиолын дүр төрслөл хөг хшилгээнд дүн шинжилгээ хийж суралцсан байна. Тэгвэл хүүхдүүд маань 6 дугаар ангийнхаа хөгжмийн хичээлээр урлагийн төрлүүд, тэдгээрийн илэрхийллийн арга, урлагийн төрлүүдийн холбоо, уялдаа хамаарлын талаар үзэж мэдлэгээ хэлэх болно. Ингээд хөгжмийн хичээлээ эхлүүлцгээе. Дүрст бичлэгээ үзээд урлагийн ямар төрөл болохыг өөрийн бодлоор тодорхойлоорой. Дараагийн дүрс бичлэгээ үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Дэлгэцнээ гарах дүрс бичлэгийг үзээд мөн адил урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Дүрст бичлэгээ хичээнгүлэн үзэж байгаа сурагчдаа баярлалаа. Дараагийн дүрс бичлэгийг үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Хамаг Монгол хотлоор хатгалдах дайсангүй болгож сойрох. Явски! Гадамтыг самрыг! Дараагийн дүрс бичлэгийг үзээрэй.
Одоо гарах дүрс бичлэг маань хамгийн сүүлийн дүрс бичлэг бөгөөд дүрс бичлэгээ үзээд урлагийн ямар төрөл болохыг тодорхойлоорой. Аргалын утаа боргилсон малчны гэр төрсөн би атар хээр нутгаа үлхийнэ гэж боддгоо. цэнхэр манан сунгалсан алсын барааг ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад Үлээж байгаа салхин үнсээдж байгаа юм шиг өршөөл дээжимэн гар илээдж байгаа юм шиг. энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрхмэн догдолж хосгүй баярын нүднээс хоёр нүдийг минь бүрхдэг. Хүүхдүүдээ та нар сая урлагийн өөр төрлөөр төрөгдсөн уран бүтээлүүдийг үзэж сонирхсан байгаа. Тэгвэл одоо бүгдээрээ үзэж сонирхсан уран бүтээлүүд дээрээ тулгуурлаад урлагийн төрлүүдийн талаар схем зураглал зохиогоорой. Хөгжмийн урлаг, театрын урлаг, бүжгийн урлаг, мөн кино урлаг, дүрслэх урлаг, уран зохиолын урлагийн төрлүүд байдаг байх нь. Одоо бүгдээрээ эдгээр урлагийн төрлүүдийн илэрхийллийн аргын талаар мэдэж авцгаая. Хөгжмийн урлагийн илэрхийллийн арга нь авиаг шиг аялгау хэмнэлийн нийлэмжээр илэрхийлэгддэг уран бүтээл болон театрын урлагийн илэрхийллийн арга нь жүжигчний үйл хөдлөл дохио зангаагаар илэрхийлэгддэг байх нь. Бүжгийн урлагийн илэрхийллийн арга нь бүжигчний дотоод сэтгэл, уян налархай уран хөдөлгөөнөөр илэрхийлдэг бол кино урлаг нь гэрэл сүүдэр дүрсний нийлэмжээр уран бүтээл үүсдэг төрөл байх нь. Дүрслэх урлагийн төрөл нь өнгө будгийн нийлэмжээр илэрхийлдэг төрөл бол уран зохиолын урлаг нь үгийн уран яруу хэллэгээр илэрхийлэгддэг төрөл байх нь. Хүүхдүүд маань энэ удаагийнхаа хичээлээр урлагийн төрлүүд, тэдгээрийн илэрхийллийн аргын талаар танин мэдлээ. Дараагийн хичээл хүртлээр баяртай хүүхдүүдээ.